Чинийхээ төлөө чихээ тасдээ. За юу яцхан бамбарнууд минь. Наадам энтер дөхөөд хүмүүсийн сошиал хандлт, YouTube контентуудын хандлт гээд бүгд нэлээд оноод эхэлсэн байгаа ч манай үзэгчид заавал бичлэгээ оруулаарай. Хөдөө гадаа байсан ч гэсэн үзээд явнаа гэсэн болохоор цаадах чинь шууд дараагийнхаа бичлэгийг бэлэн болголоо. Зүгээр энгийн нэг аимшигын кино биш, шинэхэн эхлүүлсэн баг зэрэг гажигдуу хар цувралаа оруулахар шийдсэн тул хар цувралынхаа 2 дугаар киногаар дөнгөж саяхан буюу энэ онд гарсан Your Flesh 3 Ways to Love You. За тэгээд олон юм яриад яах вэ? 3 өөр төрлийн хайр, 3 хэрцгий үйл явдлаас бүтэх Your Flesh 3 Ways to Love кино руугаа орцгоё. Энэ удаагийн дугаартай хамтран ажиллагч боломжоо тэл Invescore. Хүссэн ертөнцийдээ сонгоод илүү таатай, илүү урт хугацаатай зээлийг газар дээр нь шийдүүлж яваарай. Боломжоо тэл Invescore. Ахлах ангийн уран гулгалтаар хичээлдэг Аюун гэх охин мөсөн талбай дээрээ бэлтгэлээхийн хүнд эргэлт үсрэлт зэрэг техникүүдээ хийж байхдаа хальт хөл алдан унаж буугаар кино маань эхэлнэ. Аюун охинч босоод хальт амрах гэхэд өөдөөс нь нэгэн зомби гараад ирэх ба ээж нь ч өнөөх зомбиг сурамгаа гихчин цохиж унагаснаа Аюунаа буцаад бэлтгэлээ хий. Эхний хэсэг Dead Axel. Аюун охины ээж нь саяны цохиж унгасан зомбигоо цэвэрлсэний дараагаар арай дуусаагүй юм биш үү? Хитрхи хурдан байна. Ядралт энтер ч хамаагүй. Буцаж ороод бэлтгэлээ гүйцэтгэе. Тэмцээн чинь удахгүй болно. Хурдлахгүй юу? Би энэ зомби энтнэрт санаа тавина. Чи зөвхөн бэлтгэлдээ л анхаар. Химэн их ширүүн захирангуй хэлж байгаагаас нь харуул бас нэлээд ширүүндүүл ээж болж таардаг. Аюун охинч мөсөн талбай руугаа буцаж ороод бэлтгэлээ хийж эхлэхэд ээж нь бүр бүх өрсөлдөгчийн давуу суул тал энтрийг бичсэн дэвтэр барьчихсан байх ба Южон гэх нэртэй нэг охиныг их л онцгойлон тэмдэглэсэн харагдана. Удалгүй аюун охинч бэлтгэлээ ээжгээ дөнгөж ирэхэд ээж нь дууссан уу? За болсон бол одоо төгсгөлөө ахиад хийгээд төгсгөлийн позо зөв авна шүү. Хэдий ядарсан ч гэсэн аюун охин буцаад бэлтгэлтэй орон өөрийн үзүүлбэрийн төгсгөлөө хэд хэдэн удаа давтаж хийсэн ч юу ч таалагдахгүй ээж нь ахаад л өдөөсөн. Чи тоолж чаддгүй юм уу? Ахаад яг миний урд ирээд хийгээд эргэлт чинь буруу байна. Ахаад хий гэж байснаа сүүлдээ бүр дэвтрээ газар шийдснэ. Хөөш, ойлгохтой дуусгаж чадахгүй байна уу? Ахаад эргэлтээ хий. Чаддаг зүйлээ яагаад чадахгүй байгаа юм? Наад анхаарлаа төвлөрүүлэлтээ. Чи ганцаараа ядраад байгаа мó? Бүх өрсөлдөгч нар ч гэсэн ядарч байгаа. Тэмцээндээ сайн оролцоод, сайн сургуульд ороод, бүр цаашлаад үндэсний багт ормооргүй байгаа мó? Би чиний хоол, бэлтгэлийн хуваар гээд бүх зүйлийг чинь бэлдээд явж байхад одоо яг юу ч болохгүй байгаа юм бэ? Сэргээд өгөөч. Буцаад бэлтгэлдээ ор. Химэн ёстой л нэг хашгичж гарна. Аюун охинч зад загнуулаад бэлтгэлээ хийж байхад ээж нь ч мундаг тамирчдын бичлэгийг үзэн судалгаа хийж байх ба гинтэл ард нь нэг охин ээжтэйгээ ирээд гуйж байна хаалгаа онгойлголтоо биднийг авраач гуйж байна химэн аймгуун орилоход Аяаны ээж нь жаал бодож байснаа шууд юу ч хараагүй юу ч сонсоогүй мэтэл эргэж хараад яваад өгсөн тэр. Зомбины вирус тархсан энэ үүмэн самуунтай хүмүүс нэг нэгэндээ тусалж байж л амьд гарах хэцүү цаг үе ирсэн хэдий ч энэ ээжт нь бол хамгийн чухал зүйл нь охиноо мундаг сайн тамирчин болгож сайн сургуульд оруулж солонгосын шигшээ багт охиноо оруулах юм шиг байгаа. Мэдээж ард нь өнөөх ээж охин хоёр зомбинуудын хоол болоод л дуусч харагдана. Ашгүй инхүү нэг өдрийн бэлтгэл дуусгаад ээж нь Аюунд сунгалт массаж хийж өгч байхдаа ижилхэн тамирчин ээжтэй байх хэцүүг ээж нь мэднэ. Өргөлж уурлаж орилж байдагт ээж байгаа уучлаарай. Гэхдээ энэ бүхэн бүгд л чиний төлөө юм шүү. Миний охин улам сайн хичээгээд ээжийнхаа хүрээгүй оргил заавал хүрэн шүү за. Гээд овоо хөөрхөн ярилцаж байснаа өрөөнөөс гарчхаад буцаж орж ирэхдээ ахаад л уурлаад эхэлдэг. Юу вэ? Чи нэг өндөг илүү идчихлээ штэ. Алив сая юу хийсэн хэлээд дахианы цээжний мах 248 калори, өрлөн помидор 20 калори, 2 өндөг гэдэг чинь 160 калори. Чи нэг л өндөг идэх хэрэгтэй байсан штэ. Илүү 80 калори авчлаа. Бүхэл бүтэн 80 калори ойлгож байна уу? Яг одоо гараа 5 сет скват суулт хий. Нэмээд 10 минут гүү. Химэн уурлаж эхлэхэд хөөрхий аяа охин за ойлголоо гэд гүүхээр гардаг. Аяа охин ч илүү эзэн нэг өндөгнийхөө шийтгэл болгоод гараад гүйж эхлэх үед
Аюун охины ингэж гайхсан шалтгаан нь түрүүхэн ээжээс нь оруулаад өгөөч хэмээн гуйж байгаа зомби нарт хазуулаад одоо өөрөө зомби болчихсон энэ охин нь мань аюуны хамгийн гол өрсөлдөгч нь байсан болж таардаг. Ягаав нөгөө ээж нь дэвтэр дээрээ их хэл сүрхийн онцгойл нь тойруулаад зурчихсан байсан тэр охин нь. Аюун охин ч ээжээ энэ юужон бэ штэ гэхэд хамгийн муухай нээж нь одоо тэгвэл чамд бараг өрсөлдөгч үлдсэнгүү дараагийн тэмцээн дээр миний охин Батны ялах юм байна хэмээн хэлэн их хэл зэвүүнээр инээд алдаж харагдана. Оройчулж ээж нь унтаж байхад аяа охин чимээг өхөн босоод шилэн цонхны цаан зомби болчихсон зогсох гол өрсөлдөгч рүүгээ харан их хэл гунигтай царайлан нэг л юм шийдсэн шинжтэй харагддаг. Маргааш нь ч болж ахин бэлтгэлээ эхлэхэд аяа охин нэлээд зориг гаргаж агаад одоо болий ийм үе тэр тэмцээн ч гэсэн болохгүй нь ойлгомжтой. Би залах чинь ээжээ гэхэд мэдээж л ээж нь өөдөөс нь тэмцээн цуцлагдсан гих мэдэгдэл огт ирээгүй. Хурдан олон юм ярилцгүй бэлтгэлдээ ор хэмээн сурсан ёсороо загинж эхлэхэн тэр. Аюун охинч бүр тэсрэн ээжийнхээ үгийг огт тоолгүй бэлтгэлийн талбайгаас гарan ээжийнхээ түгжээд юмнуудаар хаагаад тавьчихсан байсан хаалгыг эцэст нь нэг шууд онгойлгож буугаар нэг бодлын охиндоо гэрэлт ирээдүг бэлэглэх гээд хатуу ширүү аргаар ч гэсэн охиноо маш их хайрладаг. Эсвэл бүр өөрийнхөө хийж чадаагүй дутуу үлдээсэн зүйлсээ охиноороо хийлгэх гээд хүчлээд байгаа ч юм шиг хэцүүхэн харилцаатай ээж охин хоёрын түүх дуустдаг. Ээж охин хоёрт юу тохиолдсон нь ойлгомжтой. Гэнтийн хэрэгцээ бүрт тохирсон илүү хурдан, илүү найдвартай шуурхай зэйлийг газар дээр нь шийдүүлж яваарай. Боломжоо тэл. Invesco. Хоёрдугаар хэсэг депозит. Нэгэн сүшиiчин бүсгүй найз залуудаа шинэхэн сүши хийж өгөнгөө. Би жоохон бахта нагаз ахыхаа оршуулган дээр очисон чинь авсыг нь шилээр хийгээд дотор нь битүү цэцэг хийчихсэн байсан. Би гайхаад гэрийнхнаасаа яагаад ингэсэн тухай асуухад томчууд надад нэгэн сонин зүйлсийг хэлж байсан. Нэг талаасаа нагаз ахын амьд төрхийг үрд харан дурсах гэж, нөгөө талаасаа нагаз ах хэдий үхсэн ч гэсэн өөрт нь хайртай дотны хүмүүсийнхаа хайрыг үргэлж мэдэрч явна гэсэн. Хэмээн ярилцаж буугаар хоёрдугаар хэсэг маань эхэлнэ. Үүнийг нь сонсож суусан найз залуу юунилэн хариуд нь бидний зүрх муудаад ялзарчихгүй л бол бидний хайр ч гэсэн яг л наад түгшигч нь мөнхөд үргэлжлэнэ. За хэмээн хэлэх ба найз охин нь ч өөдөөс нь яахав гоё сонсогдож байна. Гэхдээ наадах чинь зүгээр л нэг романтик яриа өстэй. Би ямар зүрхийг чинь харж зүрхэнд чинь хүрч чадах биш дээ хэмээн их л муухай донцтой хариу хэлдэг. Найз залуу юунилэн зүүнийг нь сонсож байснаа тэгвэл чи хүрч үзэх үү хэмээн хэлэн найз охиноо их л халуухнаар үнснээ өөрийнхөө зүүн чих рүү заахан тэр. Гэтэл хамгийн сонин нь найз охин шууд зүүн чихийг нь тас хазаад тавган дээр тавьж харагдана. Кадр солигдоход мань хоёр сая хазаа тасалсан юнилийн чихийг савнд хийчихсэн. Элдв эд зүйлсээ хадгалуулдаг газар ирчихсэн сууж байхан тэр. Ерөнхийдөө бол түрүүний ярьж байснараа өөрсдийн хайраа хизээж дуусахгүй мөнхөд үргэлжлэн гэдгээ илэрхийлэн юнилийн тасарсан чихийг хөлдөөгөөд мөнхөд хадгалуулах гэж байгаа л болж таардаг. Мань хоёрыг хүлээгээд сууж байхад нэг хүн бүр өөрийн амьд галууга хүртэл хадгалуулахаар өгч харагдах ба удалгүй мань хоёрын чэлж болох нь тэр. Сууж буй ажилтан дээр нь явж очоод бид хоёр харин нөгөө чихээ хадгалуулах гэсэн юм аа. Гэхдээ бүр хугацаагүйгээр гэхэд даанч энэ газар нь хүний эд эрхтэн авахаа болчихсон гэн. Бүр аргаа орсон юнилийн найз охин бүр алт мөнгөн бөгжөөрөө хүртэл хахуулдах гэж үзсэн ч амжилт олдоггүй ба мань хоёрыг дөнгөж гараад явсны дараагаар саяны ажилтан нэг хүн рүү залхан байна уу? Би байна. Чих хэрэгтэй гэлөө. Дөнгөж сая манахаас залуухан хосууд гарсан шүү. Хэмээ нэг л тийм хууль бус мэдээлэл өгч байгаа юм шиг харагдана. Өөрсдийн үүрдийн хайрын бэлэг тэмдэгэ болгоод хэдийнэ бүр хазаа тасчихсан тул өнөөх чихээ хадгалуулах газар хаан өчнөөн газар руу залгасан ч бүгд л ижил хариулт өгөх нь тэр. Өнөөх чихнийхаа доор тавьсан байсан мөс нь хайлтчихсан байсан тул найз охин нь ухаан сэлэн мопеднийхээ ард байсан загсыг гаргаж ирээд шууд толгойг нь тастаад өнөөх чихээ дотор нь хийгээд өөр нэг газар руу явахаар болдог. Тэр газар нь ерөнхийдөө нэг тийм хууль бус маягийн эвгүй газар харагдах ба мань хоёр ч очоод энэ загсыг л хөлдөөгөд хадгалуулах гэсэн юм уу гэхэд ажилтан нь юнилийн чихээ дараад боочгсон байсан болтноос нь цус нэвчиж байгааг харснаа шууд сэжиглэн өнөөх загсыг нь шалгахаар болдог. Хэрвээ баригдвал эвгүүтэн гэдгээ мэдсэн манай хоёр шууд л өнөөх загсаа шүүрч аваад за бит хоёр нөгөө дараа болъё доо гэд гүүгээд гарах ба удалгүй араас нэг масктай нөхөр санаатай ч юм шиг санаандгүй таарч байгаа
байгаа ч юм шиг гараад ирэх нь тэр. Тэгснээ тэр залуу нь өө та хоёр чиг хадгалуулах гээд байгаа мó? Одоо хадгалуулах газрууд эд эрэхтэн авахгүй байгаа үстэй. Би нөгөө тусгай үргэлт хийд юм аа. Манайх харин чиг хадгалдیں۔ Шүү. Чихээ надад өгчихгүй л би тэр газарт аваачаад хийчихье. Найдвартай газар байгаа. Гэхэд мань хоёр ч нэг л итгэж өгөхгүй. Хаана үүдэг ямар газар юм бол ямар газар хадгалуулахаа мэдэхгүй бол юу гэж бит хоёр чихээ өгч байд юм бэ? Эсвэл хамт тийшээ чинь явъя. Гиснээр юу ч гэсэн хамтдаа тэр газар руу нь явахаар болдог. Өнөөх масктай залууч чихийг нь аваад явж байтал мань юунэл уучлаарай. Гэхдээ чи маск авдаа зүгээр ядаж царайгч нь харцгий хэмээн асуусаар байгаад маскыг нь авахултал энэ хүргэлтийн залуу нь өөрөө бас нэг чихгүй залуу болж таардаг ба бүр өөрийнхөө чихийг хүзүүнийхээ зүйлтэнд зүүчгсэн байдаг. Тэгснээр шууд мань хоёроос зугтах гэж үзэх ба мэдээж л баригдаад ёстой л нэг байцаалтанд орж эхэлнэ дээ. Мань хоёр ч өөдөөс нь чи ингээд яг хий юм новш минь эртний 8 чи юм уу? Хар зах дээр аваач зард юм уу чи гэд уурлахад өнөөх залууч бүр аргаа баран хамаг үнэнгээ их хэл ёжтойгоор хэлж эхэлдэг. Өнөөх хүргэлтийн залуу нь хөөй тайван байцгаа. Би зүгээр л хүргэлт хийдэг хүн шүү. Хэрэгтэй хүнд нь үн тохироод аваачч өгдیں۔ Гэхдээ та хоёр бас л нөгөө илий балаа мөнхийн хайр энтрээ ярьж байгаад энэ чихээ хадгалуулахаар тасцсан уу? Энэ миний чихийг хараа. Та хоёртой ижилхэн л солиорч явлаа. Гэхдээ бүгд салдаг. Мөнхийн хайр энтер гэж байхгүй хөөй. Хөөй залуу, наад охин чинь удахгүй чамаас салаа. Дараачийнхаа залуу руу явчихын заяа гэд ярьж байхад энэ барилгынх нь харуул маягийн хүн гарч ирснээр хүргэлтийн залууч завшааныг ашиглаад шууд зогтчихон тэр. Мань хоёр ч өчнөө цаг алдчихсан тул Юнилийн чих нь бүр муудаад эхэлчихсэн байх ба Юнил түрүүний залуугийн үгэнд бүтэн авчихсан л харагдана. Тэгснэ найз охиноосоо чи нэрээ надаас салаад явах уу? Ирээдүйд өөр залуу харах уу хэмээн асуухад найз охин нь хүмүүсийн ярианд битгий авталтаа хоёулаа бол тэднээс өөр за хоёулаа дараа нь өөр чих олоод авчихнаа битгий санаа зов. Миний зүрх үрд чинийх л байх болно хэмээн бас хурган Юнилийг аргадаж эхэлдэг. Гэтэл мань Юнил яг л бүр анх өөрөөс нь асууж байсан шиг би яаж мэдэх юм? Чиний зүрхийг харж бас зүрхэнд чинь ямар хүрч чадах биш. За харьцгаая гэдэл босоод явах гэтэл найз охин гинтэл тэгвэл би чамд харуулъя гэснэ. 이게 내 마음이야. 네가 보관해줘. Кадр солигдоход мань хоёр нэгэн барилгын дээвэр дээр их л аз жаргалтай хөтлөлцсөн гүйж явж байгаад хоёулаа хамтдаа машинтай аялалд гарах уу хэмээн ярилцаж харагдах ба Юнил тасарсан зүүн чихэн дээр найз охиныхоо чихийг наачсан. Харин найз охин нь Юнилийн муудаад хатаад харалчихсан чихийг өөрийнхөө чихэн дээр ойчсон. Хар цус нь урсаж буугаар 2 дугаар хэсэг маань дуустдаг. Энэ хоёрын машинтай аялал гэснээс нэрээ манайхан өөрөө унаж буй автомашинаа солих эсвэл шинээр автомашин худалдаж авахар төлөвлөж байгаа бол заавал энэ турбо аппа татаж аваад сонирхоод үзээрэй. За энэ турбо аппликейшн нь баталгаатай найдвартай автомашин зарж борлуулдаг ченж болон автосалонуудтай хамтран ажилладаг ба бүр бүх төрлийн автомашин байгаа байлаа шүү. Мөн зөвхөн авахаас гадна та өөрийнхөө унаж байгаа машинаа ч гэсэн энэ турбо аппликейшнд бүртгэн зарах боломжтой мэлээ. Бас бүр арай л амар, арай л гоё юм нь энэ турбо аппликейшн бүртгэлтэй машинуудаа сонгон зээлийн хүсэлтэд цахимаар илгээгээд хариугаа авах боломжтой гэж байлаа шүү. Эдгээрээс гадна мөн хэрэглэгч нарт зориулаад татвар, торгуул, автомашинтай холбоотой даатгал, доктор авч сүлжээнээс цаг захиалах гэх мэт маш олон үйлчилгээг ганцхан турбо аппликейшнтэй байхад авах боломжтой мэлээ. За тэгээд наадмын их амралт эхэлж байгаа тул манайхан автомашинаа солих, эсвэл зарах, эсвэл автомашинтай холбоотой баараг л бүх үйлчилгээг ганцхан энэ турбо аппликейшнээ татаад л аваарай. Жолооч таны туслах турбо app. 3 дугаар буюу сүүлийн хэсэг. Бөө нүхэнд унжсан зомбинууд дунд нэгэн эмэгтэй хүн байна уу? Би нөгөө им авъя гэсэн хүн байна. Дууссан юм уу? Байна уу? Би нөгөө им авъя гэсэн хүн байна. Хүний амь настай холбоотой юм аа. Надад яаралтай хэрэгтэй байгаа. За би тэгвэл газ очоод авъя. Баярлаа.
баяртай хэмээн утсаар ярьж буугаар төгсгөлийн хэсэг маань эхэлдэг. Зомби вирус тархснаас хойш хэдийнэ 3 сар өнгөрлөө. Одоогоор бүрэн дүрэн эмчлэх арга олоогүй байгаа ба энэ вирусээр өвчлсөн хүмүүсийн дотор эд эрхтнүүдийн хамгийн багадаа 60% нь маш ихээр гэмтэж өөрийгөө хянах чадваргүй болдог. Хэмээн телевизийн мэдээ гарч байх ба наан нь энэ хэсгийн гол дур болох Гибом нэгэн залууг бүр скотчоор бүтэн ороочихсон харагддаг. Өнөөх залуудаа битгий хөдлөөд байл да. Чиний наад эмнүүд чинь миний дүүг эдгээ чадна гэж чи хэлээ үстэй. Тэгсэн ямар ч ялгаагүй л байж шít. Хэмээн их л ууртаа хэлэн үргэлжлүүлэн хүлж эхэлдэг. Удалгүй мань Гибом бурхныхаа урд суучихсан мөрөглөө үлдэж байхад гэрийнх нь гадаа юм унаж байгаа мэтэл чимээ гарах ба гайхаад гараад харвал түрүүн хүлүүлж байсан нөхөр амбаарынх нь хаалгыг онгоолгоод унчихсан байхын тэр. Гибом юу ч хэлэлгүй өнөөх залууг жижиг тэргэн дээр тавин гэрийнхаа угаалгын өрөөний гадна хаалгыг онгоолгоод "Хёно, миний дүү хоолоо идээрээ" гэж саяны залууг өрөөрөө нь түлхээд оруулахад дүүн гэж нэг зомби л байж байхын тэр. Ерөнхийдөө бол дүүн халдвар аваад хувирчихсан тул дүүгээ гэрийнхээ угаалгын өрөөнд хүзүүгээр нь оосролчихсон. Эдгэж чадах эмийг нь тасралтгүй хайж байгаа ба элдв хүн хуурч гэртээ авчирч байгаад дүүгээ хооллтгол болж таардаг. Тэгснээ бүр угаалгын өрөөнийхөө зүг "Хёно, битгий энд тэнд цус олгоод байгаарэ. Сайн ажиллаж идэн шүү" гэд бүр юу ч болоогүй мэт хоолоо идэж харагдана. Удалгүй гадаа нь "Уучлаарай, хүн байна уу?" гэх чимээ гарсанд нь гараад харвал Йосеф гэх нэртэй нэгэн сүмийн залуу ойрхон байрлах сүмийнхаа тухай мэдээлэл тарааж явж байдаг ба мань хоёр шууд нэг нэгэндээ ханд хаяад эхэлдэг. Мань Гибомч би нөгөө дүүтэйгээ л хамт амьдэрдэм аа гэхэд Йосеф нь "Та харин манай нөгөө сүмээр орж үзээрэй. Манай сүм инүүхэнд" энтергээ жаал ярьж байснаа шууд л өөрийн барьж байсан Библийг Гибомын гарт атгуулаад гүгээд явчихдаг. Мань Гибом амандаа сайхан дуу аялангаа угаалгынхаа өрөөнд идүүлсэн хүмүүсийн цус, үс зэргийг цэвэрлэж явахдаа дүүрүүгээ "Манай Хянууч улам том залуу болж байна шүү. Эгчийнхээ үгэнд сайн орж байна шүү. Заа юу?" энтергээд ямар ч айцгүй ойртоод байсан нь ингэж цэвэрлэгээг нь хийхдээ зомби болчихсон дүүгийнхаа толгойд нь хувин угалцчихдаг юм байна лээ. Мэдээж өрөөг нь цэвэрлэж дуусангуудаа дүүгийнхаа толгойд ирэх хувинг нь авчихдаг гэсэн үг. Маргааш нь ч болж мань Гибом хитэн дахианаас аль нэгийг нь гаргая да гэд байж байхад өнөөх сүмийн залуу Йосеф ахаад л хүрээд ирэх ба жаал ярилцаж байгаад мань хоёр хамтдаа сүм рүү явж үзэхээр болдог. Нэгч сүм энтер ордоггүй. Гэртээ ганц бурхнаас өөр юмгүй мань Гибомч сүмд ирэхэд өнөөх Йосеф нь "Манайх байнга юм хөнгүү байдаггүй шүү. Хүмүүс өглөө эрт цугладیں۔ Бас бүтэнсээ өдөр бүгд цугладаг. Манай ах ууг нь өдөр болгон л ирдэг юм. Гэхдээ сураггүй болоод хэд хонож байна. Сайн л байгаасаа. Хурдхан ахтайгаа уулзах юмсан." хэмээн хэлэн мань хоёр жаал ярилцаж байгаад хамтдаа мөргөл үлдэж үцхээр болдог. Гар гараасаа атгалцаад өнөөх Йосеф нь мөрөглөө эхлэх үед мань Гибом сонсож байснаа "Гоё юм аа. Ахаад өөр мөргөл, ахаад өөрийг" хэмээн хэлэн сүүлдээ бүр уяраад үйлж байгаагаас нь харвал ертөнцийн эзэнд яг одоо л итгэж эхэлж байгаа ч юм шиг. Эсвэл энэ Йосеф гэгч залууд бүр ухаангүй дурлаад байгаа мэт л харагддаг. За ингээд ертөнцийн эзэнд эргэж буцалтгүй итгэсэн мань Гибомч маргааш нь урдаа Йосефигаа суулгаж байгаа адил хамаг үнэнгээ хэлээд ёстой л нэг нүглээ намжлан да. "Миний дүү зомби вирусээр өвдсөн. Гэхдээ би дүүгээ хизээ нэгэн цагт эдгэнэ гэдэгт итгэдэг. Би одоо бол өдөр болгон залбирч байгаа. Мөн би дүүгээ эдгэх бүх аргыг хайж байгаа. Надад одоо ганцхан байгаа зүйл минь миний дүү. Би дүүгээ аврахын тулд маш их нүгэл үлдсэн. Гэхдээ одооноос би болохоор шийдсэн. ертөнцийн эзэн миний нүгэл хилэнцгийг уучлж надад өршөөлө харамгүй хайрлна гэдэгт би итгэж байгаа. Би зүгээр л энэ бүх зүйлсийг яг одоо энд дуусгамаар байна. Би үнэхээр ядарч байна" гэж асгартлаа уйлах ба бүр анх ганцхан бурхан байдаг байсан гэрийнх нь өрөөний булан бүр тэр чигтээ битүү загалмай болчихсон байгаа нь харагддаг. Хамаг доторхоо онгойлгочхоод байж байхад өнөөх Йосефинч "Би дүүг чинь эдгэнэ гэдэгт итгэлтэй байна. Би дүүгийн чинь төлөө өдөр бүр залбирнаа за" гэд их л хөөрхөн ярилцаж байгаад мань Гибом энэ залууга гэртээ аваачин дүүтэйгээ танилцуулахар болдог. Мань Гибом сүмээс гарan гэртээ хараад хамаг л юмаа угааж арчин цэвэрлэж байхад өнөөх Йосефин жуудалгүй хүрээд ирдэг. "Манай дүүгийн нэр Хёно шүү. Аюултай байж магадгүй шүү" гэхэд өнөөх Йосефин "За зүгээрээ би ороо танилцъя" хэмээн өрөөнд нь ороход мэдээж л энэ тэндгүү хүний эд эрхтэн цуснууж хэдий зомбины вирусээр өвдсөн гэдгийг нь мэдэж байсан ч ийм хүнд өвдсөн. Бас өрөө нь ийм байдалтай гэдгийг огт мэдээгүй Йосеф залууч цочирдон өрөөг эргүүлэн тойруулан харж байхдаа нэг эвгүй зүйлийг олоод харчихсан тэр. Тэр зүйл нь нүл цуснууж болсон өрөөний шалан дээр нь байсан Йосеф залуугийн хэд хоног хайгаад хүлээгээд байсан төрсөн ахих нь хүзүүний зүйлт. Энэ үеэр ард нь мань Гибом "Би одоо энэ муухай зүйлээ хийхэ болохоор шийдсэн.
Дүүгээ ч гэсэн ингэж зовоохоо болъё гэж шийдсэн. Энэ бүхэн чиний л ач шүү. Баярлаа Йозефо гэд юу ч мдээгүй зогсож байх ба Йозеф залууч шууд л энэ зүйлд яахлаарэ энд байдیں۔ Миний ах гэж уурлаж эхэлнэ. Юу хийснээ мэдсэн мань Гибомч бүр шокрон уучлаарай би чиний ах гэж мдээгүй штэ уучлаарай. Гэхдээ ертөнцийн эзэн намайг уучлчихсан штэ. Чи ч гэсэн намайг уучлана үстэй хэмээн араас нь иллээ балай зүйлсүүдийг ухсруулан ярьж эхлэхэн тэр. Өнөөг соёлтой боловсон Йозеф залууч тэсэртлээ уурлан амаа таталтаа гэд Гибомын барьж байсан Библийг нь аваад шийдтэл мань Гибом гинтэл шууд өрөөнөөс гараад хаалгаа гаднаас нь төгччихэн тэр. Өрөөнөөс гарах гэтэл хаалхан төгжээтэй. Яаж байтал Гибомын зомби дүн дайрах гээд ашгүй хүзүүний гинжин тогтоож байсан тул өрөөний хан дагаж явж байгаа дотор талын буюу шууд Гибомын унтлахын өрөөтэй холбогддог хаалгыг нээхэд ёстой жинхэнэ шок. Өнөөх нээгч сүм энтер ордоггүй байсан Гибомын өрөө нь бүр битүү загалмаа олчихсон. Бүр яг нэг хит их донтож буруу урсгалаар нь шүтэж байгаа мэт л харагддаг. Бүр л айд сандарсан Йозеф залууч шууд эргэж хараад за би чамайг уучлалаа Гибомо хоёулаа хамтдаа мөргөл үлдцгээе хэмээн хэлээд эргээд хартал мань Гибом шууд баллаар том жотуугаар бүр эрүүгээр нь үзүүр нь цөмлөөд гартал амруун зоосноо хаалгаа хаачихдаг. Яг сайхан хайр дурлалдаа шатаж эхлэж байсан залуунч зомби дүүгийнх нь хоол болон мань Гибомч хаалгаа налан өвдгөө тэврэн сум яг л бүр жоохон охин шиг ихэр татан уйлж буугаар энэхүү киноны төгсгөлийн хэсэг маань дуусдаг. Их үрийн хайр, хос хоёрын хайр, тэгээ төгсгөлд нь эгч дүүгийн хайр. Юугч золиослоход бэлэн тийм л их. Гэхдээ төдийн хэмжээний аюултай 3 өөр төрлийн хайр. Яа, бас дэвгүй кино байгааз. Хаяада ингээд ганц нэгхийн хар цувралаа оруулаад байвал яаж юм манайхаа. За тэгээд киногоо үзчихгээд хэр их таалагдсанаа сурсан ёсоор 10-аас хэдэн оноо вэ гэд өгнээд доор комменто бичээрэй. За. Дараагийн кино нэх удахгүй тул манайхаа юу гэхээ мэдж байгаа штэ тий. Лайк сабаа дараад сүсгэлээ сууж байгаарай.